За манай энэ дэд бүтц инженерчлэлийн төслүүд дээр энэ зардлын менежментийн тухай асуудал бол маш чухлаар ингэж яригдах хэрэгтэй байдаг. Тэгээ ягаад гэвэл ингээд төслийг одоо удирдах чанартай байлгая, хурд хугацаанд хийгээд одоо ярих болгонд бүх юм явж цаанаа тэр санхүү зардалтай холбогдчихдог. Тэгэхээр өнөөдөр энэ зардлын менежмент гэдэг талаар одоо PMBOK guide дээр буюу одоо төслийн менежментийн хамгийн өргөн хүрээнд хүлээлэн зөвшөөрөгдөж хэрэглэгдэж байгаа тэр стандарт дээр хэрхэн одоо дурдж өгсөн тэрний талаар бодит жишээн дээр Монгол улсынхаа тодорхой тийм одоо нийтлэг жишээн дээр ярих гэж бэлдсэн байна. За тэгэхээр энэ подкастын эхний хэсэгт болохоор би зардлын менежментийн үндсэн тэр процессуудыг одоо стандартын дагуу ярих болно. За тэгээд хэрхэн зардлыг төлөвлөх вэ? Хэрхэн зардлыг одоо тооцоолох вэ? Хэрхэн зардлуудыг баталгаажуулахын өмнө яг яаж хянах вэ гэх мэтчлэн. За тэгээд хамгийн сүүлд нь хэрхэн зардлуудыг гүйцэтгэлийн явцад хянад сайжруулж зөрүүнүүдийг шинжлэх вэ гэх мэтчлэн юм стандарт процессуудыг ярина. За тэгээд энэний дараагаар бол бодит жишээн дээр зарим нэг одоо хэрэглээг нийш татаад ингээд харьцуулаад явах болно. За тэгээд мэдээж ганцхан одоо PMBOK guide-ыг ашиглахаас гадна зарим нэг судалгааны материалуудыг энэ дотор бас иш татаад ингээд одоо статистик фактор бас баяжуулж өгөхийг хичээх болно. За PMBOK guide-ээр project management-ийг хэрхэн тодорхойлсон байна уу гэдэг ерөнхий ойлголтоос эхлэе. За тэгэхээр ерөнхийдөө энэ тодорхойлолтын дагуу бол одоо төслийн тэр зорилгод хүрэхийн тулд хийж одоо хэрэгжүүлж байгаа харилцан хамааралтай процессыг хийхийн тулд ямар нэгэн тийм ашиглаж байгаа чадамжийг хэлж байгаа. За чадамж гэдэг нь дотроо нэг ур чадвар техникийн ур чадвар түүнээс гадна мэдлэг зэргийг бол одоо ингээд агуулж байгаа. За тэгэхээр энэ зардлын менежментийн талаар ер нь одоо нэлээдгүй тийм олон судалгааны материалууд бол ингэж хэрэгжиж хийгдсэн байдаг. За ялангуяа энэ хөгжиж байгаа улс орнуудад энд одоо байгаа жоохон нөөц бололцоо тэр зардлыг тэр одоо их үүс сүрээс гарч байгаа хөрөнгийг хэрхэн үр бүтээлтэйгээр зарцуулах вэ гэдэг нь бол одоо энэ хөгжиж байгаа орнуудад одоо маш чухал. Тэгээд хөгжиж байгаа орнуудын эрдэмтэд бол энэ тал дээр бас судалгаа хийсэн байгаад байна. За тэгэхээр нөгөө талдаа бас нэг хачирхалтай юм нь болохоор хэрвээ та ингээд PMBOK guide-ыг нээгээд ингээд харах юм бол бид нар ингээд PMBOK-ийн 6 дахь хувилбарыг 49 процесстэй гэд мэдж байгаа. За тэгээд миний энэ одоо бас жишиж ярьж байгаа practice guide нь болохоор бас 49 процессыг адилхан байж байгаа. Тэрэн дотор дөрөвхөн нь одоо зардлын менежмент байгаа. Тэгэхээр хэрвээ одоо зардал ийм зардлын удирдлага ийм одоо хэрэгтэй чухал зүйл юм бол яагаад тэнд дөрвөн процесс байгаа юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ их одоо сонирхолтой. Гэхдээ энэ дөрвөн ширхэг гэж тоологдож байгаа боловч зардал нь баг бүх юмн дээр оролцож бүх одоо босоод 49 процесстойгоо ингэж харилцан уялдаж ажиллаж байгаа гэдгийг бид нар бол энэ подкастын төгсгөлд харж чадна байхаа гэж бодож байна. За нөгөө талдаа бас нэг тодруулж хэлэх шаардлагатай юм нь болохоор энэ PMBOK guide-ээр байгаа cost management process гэдэг байгаа төсөл дээр ингэж одоо хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой болцсон гэж тооцоо төсөл хэрэгжих нь тодорхой болцсон. Төсөл ерөнхийдөө бидний хил занснаар бол бичигдсэн мөнгө байгаа. Тэр мөнгийг одоо яаж гоё зарцуулах вэ гэдэг дээр ингэж фокуслж байгаа. За нөгөө талд нөгөө construction extension гэдээ байдаг PMBOK guide-ийн. Тэрэн дээр бол одоо их усүрээс мөнгөийг хэрхэн одоо уялдаа холбоотойгоор татаж наашаа оруулж ирэх вэ гэдэг дээр нь бас төвлөрдөг байгаа. Тэгэхээр тийм нэг ялгаа. Бид нар construction extension-ыг энэ удаа ярихгүй. Тэгэхээр тэр өдөр тутмын үйл ажиллагаанд зардлыг хэрхэн зарцуулж удирдах чинах вэ гэдэг дээр төвлөрнө гэсэн үг. За PMBOK guide-ийн дагуу болохоор ерөнхий одоо жишээлбэл энэ зардлын менежментийн процесс маань процесс тус бүр нь өөрөө оролт. За тэгээд tools and technique гэж ярьж байгаа. Хувиргалт гэсэн үг. Ерөн одоо ерөнхий концепт зорь нь бол за тэгээд гаралт гэсэн юм үндсэн 3 хэсэгтэй. За тэгэхээр оролт, хувиргалт, гаралт. За хувиргалт гэдгийг нь болохоор tools and techniques шууд махчилж орчуулвал одоо хэрэглүүрүүд, техникүүд гэсэн утгатай За ийм юмнууд байдаг. Тэгээд ийм tools and technique гэдэг нь бол хүнийг одоо тэр төслийн менежментийн ойлголтыг системчилж ойлгох, буцаагаад яг цэгцтэйгээр хэрэглэх, уялдаа холбоо тэр 49 процессын уялдаа холбоог олж харах тийм боломжийг бол өгж байгаа. За энэ дэр нэг жишээ зүгээр дурдаад ярихад бол зардлын менежментийг төлөвлөх гэдэг энэ процесс дээр оролт гэдэг дээр нь төслийн удирдамж, төслийн одоо менежментийн төлөвлөгөө гэсэн юм одоо бичиг баримтууд байгаа. За тэгэхээр энэ бичиг баримтууд нь өөрөө зардлын менежментэд хамаарахгүйгээр төслийн нэгдмэл байдал гэдэг тэр концепт одоо knowledge area гэж ярьж байгаа тэрэнд хамаардаг.
Тэгэхээр энэ нь болохоор энэ нэгдмэл байдал гэдэг нь зардалтай хамааралтай юм а гэдгийг бид нарт бол ингээд харуулж өгч байгаа. За үүнээс гадна тэр tools and technique гэж яриад байгаа хэрэглүүр арга техникүүдийг яг яах гэж тэрийг тодтогч өгсөн бэ гэдээ харахаар практик дээр өргөн ашиглагдж байгаа маш олон арга техникүүд байгаа шүү. Тэгээ зардлыг ингээд тодорхойлохтой холбоотой. Тэр дундаас ерөн ашиглаад ингээд үр дүнгээ өгж байгаа нь ингээд найдвартай гэж статистикийн хувьд гарч ирсэн тэр аргачлалуудыг ингээд топ гэж хэлж болохоор аргачлалуудыг энд tools and techniques болохоор юм чигсаалт байдлаар оруулаад тэгээд ингээд яаж хэрэглэх нь бол тайлбарлсан байдаг байгаа юм а. За тэгээд энийг ингээд базаад үндсэндээ ойлгол энэ tools and technique гэж тэр хувиргаж байгаа юмар тэр процессын гаралт буюу тэр процессын үр дүн гаралт тодорхойлогдно. Тэр гаралт нь нөгөө процессын оролт болно. Тэгэхээр tools and technique-ийг ашиглах сурах нь бол маш чухал. За тэгээд энэ нь бол ерөнхийдөө тухайн хүний бараг шууд чадвартай холбогдож байгаа гэж бас үзэж болохоор байгаа. За цаашаа явахаас өмнө бодит жишээн дээр юмнуудаа ингээд ярих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг төслийн нэрийг хэлэхгүйгээр миний хувьд нэг төслийн ерөнхий асуудлуудыг танилцуулж байна. За энэ төсөл болохоор 2019 онд хэрэгжсэн тийм олон нийтийн засгийн газрын төсөл байна. Захиалгаар хэрэгжсэн. За тэгээ мэдээж засгийн газрын учраас тийм нийгмийн томоохон асуудлыг шийдэх гэж хэрэгжсэн эдийн засгийн бас тийм томоохон асуудлыг. За тэгээ мэдээж нэлээдгүй хэдэн 100 тэрбум төгрөгийн тийм санхүүжилт хэрэгтэй болсон. За тэрийг мэдээж засгийн газар өөрөөсөө гаргахгүй тодорхой хэсгийг мэдээж гаргаж байгаа. Гэхдээ гадны хоёр томоохон донор байгууллагаас энийг ингээд аваад санхүүгийн их усрээ зээлээр аваад эхлүүлсэн байна. За тэгээд надад байгаа зүгээр олон нээлттэй олдож байгаа датан дээр үндэслээд хэлэхэд бол нэг байгууллагаас авсан нийт санхүүжилтийн хэмжээ нь 2 удаа ингэж гэрээ хийсэн байна. Эхнийх нь болохоор энд тодорхой нэг дүнд дуусгана гэж авснаасаа хойш дахиж нэмэлтээр аваад тэр нэмэлтээр авсан нь болохоор анхныхаа дүнгийн 15%-тай тэнцгээр буюу тэр байгууллагаас тэр донор байгууллагаас авсан нийт мөнгөний хэмжээний анх төлөвлөсөн утгаас хэтэрж байгаа тэр гүйцэтгэлээр тооцогдож гарч ирж байгаа утга нь болохоор 15% хэтрэлттэй гэж гарч ирж байна. Тэгэхээр зардлын хувьд ерөнхийдөө энэгээр баримжаалж бид нар юм харж болж байна. За тэгээ мэдээж анх ерөөсөө 2019 онд эхлээд бараг 2021 онд тэр дуусна гэж тооцож ирсэн боловч 2 жилийн дараа ингээд бас бүрэн биш ч гэсэн тодорхой хүлээлгэж өгөхөд бэлэн болоод ингээд тухайн төслийг бол хүлээлгэж өгж исэн байна. Тэгээд энтэй холбоотойгоор тэгвэл зардлын менежментийн ямар процессуудыг яаж хэрэгжилж болох юм бэ гэдэг тал дээр хэдүүл ярьцгаая. Танаа төсөл дээр ингээд алдаанууд дахин гараад тэгээд тэр алдаагаа засах гэхээр ингээд тэн дээр байршуулад ажиллуулж инженер техникийн ажилтны оронтой хүрэлцэхгүй эсвэл тэр оронтой байгаа боловч яг тэр чиглэлээр мэрэгсэн хүн байхгүй байгаа ажилд авъя гэхээр тэр хүн нь бас дасаж ажиллах хугацаа ингээд хэрэгтэй байж идэг. Гэтэл тэр асуудлыг маш хурдан шийдмээр байдаг тийм асуудлууд гарч байгаа бол манайх сүүлийн 4 жилийн хугацаанд ингэж тасралтгүй явуулж байгаа барилгын барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа байгууллагуудад үзүүлж байгаа онлайн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, за тэгээд баг байгууллагын сургалт зөвлөх үйлчилгээ, аутсорсинг үйлчилгээ зэргийг бол та бүхэнд санал болгож байна. Тэгээд та бүхэн манай Linkworks-ийн MN вебсайт болон дэвшилтэт аргачлалууд Facebook хуудас руу холбогдоод мэдээлэл аваад манай үйлчилгээг сонирхоорой. За нэгдүгээр асуудал болохоор зардлын менежментийг хэрхэн төлөвлөж болох вэ? За онлайн зарим нэг юмнуудыг дахиад нэг жоохон задлъя. За дараагийн төвшөнд. За тэгэхээр ер нь энэ зардлын менежментийг төлөвлөнө гэж яг юу гэсэн юм бэ гэхээр төсөл эхлэхээс өмнө энэ төсөл дээр байгаа зардлуудыг хэрхэн тооцох юм бэ? Хэрхэн төсөвгөө гаргаж ирэх юм хэрхэн гүйцэтгэлийг хэмжээд хэрхэн тэр зөрүү мөрөө хазаалт үүсэж байгаа асуудлуудыг шийдвэрлээд цаашаа явах юм бэ гэдгийг ингээд proactive гэж ярьдаг. Урьдчилж бид нар ингээд тооцоолоод ингэж магадгүй юм байна. Тэгэхээр бид нар энэ энэ асуудлуудаа шийдэж явна гэдгийг ингээд урьдчилаад ингээд ерөнхий тооцоолоод тэрийг ингээд бичиг цаасан дээр буулгаад явж байгааг бид нар зардлын менежмент гэж ойлгож болно. За тэгээ ихэнх тохиолдолд бид нар энийг гэрэн дээр хийцэн байдаг. Эсвэл толгоон дотроо жижиг төслүүд дээр бол хийцэн байдаг шүү дээ. За тэгэхээр энэ зардлын менежментийн процессыг өмнөх ярьснаар input, tools and technique, output гэсэн юмнуудтай байгаа. За тэгээд энэ дээрээс яг миний онцолж ярмаар байгаа юм нь болохоор
энэ input дотор мэдээж одоо бидний ашиглаж сурсан юмнууд байгаа. Одоо тэгээ бид нар юуг ашигладаг гэхээр зарлалын менежментийг хийхэд гэрээний нөхцөл одоо хамгийн чухал байдаг. Энэ гэрээн дээр ер нь юу гэж тохирцсон байгаа. За гэрээ хийхээс өмнө ярьж байгаа бол гэрээний нөхцөл энэ хоёр хоорондоо ингээд нэг нь өмнө боловсруулагдсан бол хойно боловсруулагдж байгаа нэгнтэйгээ холбогдох ёстой. Хэрвээ зарлалын менежментийн энэ төлөвлөгөө нь өмнө гэрээнээс өмнө хийгдсэн бол буцаагаад гэрээн дээрээ бас тусгаж өгнө гэд хоорондоо ингэ маш сайн холбогдож ажиллах хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр нэг ийм асуудал байгаа. Түүнээс гадна эрсдлийн асуудал байгаа. Тэгэхээр эрсдлийг бас тооцоод ямар эрсдэл гарвал яах юм бэ гэдэг бас тийм асуудлууд. За тэгээд нөгөө бид нар бол одоо тий олон төрлийн байгууллагууд ингээд төсөлд оролцлоо гэхэд одоо яг бүгдээрээ л өөр ингэсэн зардлын тийм одоо тий хяндаг удирддаг тийм процесстэй тийм одоо тий соёлтой одоо зуршилтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг яг яаж явах юм ямар одоо байдлаар байгууллагын одоо тэр юмтай уялдах юм бэ гэдгийг бас ингээд тооцоолох шаардлагатай байна. Input гэдэг дээр буюу оролт дээр. За тэгээ хувиргалт нь болохоор нэг одоо мэдээж одоо сонгодог энэ процессын хувиргалтууд за энэ дотор бол одоо ямар нэгэн туршлагатай хүнээс ингээд санал шүүмж авах. За бид нар бол ингээд тий тухайн төсөлтөд хижил төсөл дээр өмнө одоо ажиллаад үздсэн за тодорхой хэмжээнд тийм туршлага хуримтлуулсан хүний бас санал бодлыг одоо авах тэр хүнээс мэдээлэл гаргаж авах тал дээр ажиллаж болж байна. За дата анализ техникүүд байна. За хурал зөвлөгөөнүүд байна. Гэх мэтлэн ингээд ийм одоо тий юунууд байна. Tools and technique байна. За тэгээд үр дүнд нь мэдээж зардлын менежментийн төлөвлөлт ч юм уу ийм нэг бичиг баримт боловсруулагдаад гарах нэ. За энийг яг миний хувьд практик хэрэгтлээ талаас нь ингээ ярил одоо түрүүний гэрээтэйгэл холбоо явчихна. Тэгээд бүтээн байгуулалтын төслүүд чи айгүй том гэрээтэй байж идэг. Тэгээд нөгөө ихэнх тохиолдолд мэдээж одоо тийм гэрээнүүд нь цаанаасаа ингээд бэлэн байж идэг. Жишээлбэл иймэрхүү донор байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүд дээр бол манай улсад бол FIDIC-ийн гэрээнүүдийг ерөнхийдөө ашиглахыг санал болгож байгаа. Тэгэхээр FIDIC-ийн гэрээ тэр дундаа одоо Red Book ч гэдэг юм уу. За тэгээд тэр гүйцэтгэж байгаа хүмүүс нь одоо тэр гэрээний нөхцөлийг ашиглаад энэ имийг ойлгож авч болох нь. Энэ ер нь зардал ер нь яаж явах гээд байна гэдгээ ингээд те Pimbock-ийн бас саяны санал болгож байгаа загварын дагуу гэрээтэйгээ хослуулаад ойлгож болж байна. За FIDIC гэдгийг яг анхудаа сонсож байгаа хүмүүс байж болно. Тэрэн дээр хэлэхэд бол олон улсын зөвлөх инженерүүдийн одоо холбооноос санал болгодог тийм одоо гэрээний бүтээн байгуулалтын төслийн гэрээний загварууд байгаа. За тэгээ энэ улаан ном гэж ярьж байгаа энэ номон дээр тэгвэл одоо зардалтай холбоотой зарим юмнуудыг ингэ зааж өгсөн байдаг байна. Тэг жишээлбэл одоо хэрхэн энэ variance-уудыг үнэлэх юм бэ? Хазаалтуудыг үнэлэх юм бэ? Хэрхэн гүйцэтгэлийн одоо тэр санхүүжилтүүдэд олох юм бэ? Хэрхэн үлдэгдэл санхүүжилттэй олох юм? Хэрхэн нэмэлт зардлын учрыг олох юм? Гэх мэтлийн юмнуудыг бол ингээд FIDIC-ийн Red Book дээр ингээд дурдчихсан байдаг байна. Харин тэр нөхцөлийг бүтнээр нь оруулах уу бүгдийг дагаж мөрдөх үү гэдгийг бол захиалагч гүйцэтгэгч хоёр харилцсан одоо зөвшөлтөж шийднэ. Ихэнхдээ бол захиалагч шийдээд гүйцэтгэгчд санал болгож байгаа. Тэгэхээр нэг ийм хоорондын уялдаа холбоо байна. Тэгээд plan cost management гэдэг энэ нэг онлын нэрийг хүмүүс ингээд ойлгодог. Одоо яг plan cost management гэхээр юу хэлээд байгаа юм? Одоо төсөв төртгийг хэлэх гээд байгаа юм уу? Тэг яг одоо батлагдж байгаа төсвийг хэлэх гээд байгаа юм уу гэх мэтлэн ялт. Тэгэхээр энэ дээр ингээд одоо ганц чухал тодруулалт хэлэх юм нь plan cost management гэдэг нь тэр грээн дээр заасан байгаачлан зардал юу яаж явах юм? Яаж удирдах юм? Яаж хянагдах юм? Яаж боловсруулагдах юм бэ гэдгийг ингээд тодорхойлцсон байгаа. Тэрийг хэлж байгаа гэж бид нар ойлгож байна. За хоёр дахь процесс бол зардлыг тооцоолох процесс байна. За тэгэхээр энэ дэр энэ процессын зорилго нь юу юм бэ гэхээр за төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдийг олж авахд ямар зардал хэрэгтэй юм бэ гэдгийг л одоо тусалж гарах тийм зорилготой процесс байна. За тэгээд энэ процессыг хийхин тулд мэдээж одоо зарим нэг юм бэлэн болж ийн шүү дээ. Одоо юу ч ямар ч өгөгдлгүй бол тооцоолж болохгүй. Тэгэхээр нөгөө оролт гэдэг юм маань хэрэгтэй болж байгаа. За энэ донд болохоор одоо ямар яг ажил хийх юм бэ гэдэг. Ямар ч нэг ажлын жагсаалт хэрэгтэй байна. За тэгээд ер нь ямар хуваарийн дагуу байх юм бэ гэдэг нь тодорхойлцсон байвал зүгээр байна те. За тэгээд ер нь хэдийн хэмжээний тоо хэмжээний нөөцтэй байх юм бэ. Нөөцүүд хэрэгтэй юм ба те. Одоо материал ихэд тоо хэмжээний байх юм гэх мэтлийн юм одоо тоо хэмжээнүүд нь хэрэгтэй болох нь байна. За тэгээд мэдээж одоо ямар нэгэн одоо эрсдэл тооцсон бол яг
ямар эрсдэл гарч болцсошгүй юм бэ гэдэг дээр тооцоолно хэрэгтэй байна. За тэгэд мэдээж үүний үр дүнд Tools and Techniques одоо энэ дээр ашиглаад үр дүнд нь юу гарах вэ гэхээр ямар ч юм зардлын тийм задгай тооцоол гарч ирнэ. Эхний хөлбөр гэж бас ойлгож болно. За тэгээд мэдээж одоо зардлыг тооцоход яг юун дээр ямар хаанаас ч гэдэг юм уу те хаанаас мэдээлүүдээ авсан, ямар аргаар тооцсон гэх мэтлэн тийм тайлбарууд гарч болно. Тэгэхээр энийг бол нөгөө output гэж нэрлэдэг даа. За тэгээд зардлыг тооцоолох гэдэг маань одоо төсөв төртгийг бодох гэдгээс тусдаа тэр нь болохоор 3 дахь процесс байна PMBOK guide-ийн дагуу. За энэ дээр бол бид нар зүгээр яг тусд нь нөөц болгон дээр ингэж жижигтэй гэж ярьдаг те тооцоолж байгааг хэлж байна гэсэн. За тэгээ яг энэ төсөв төртгийг тооцоолохтой холбоотой бас сүүлийн үеийн судалгаануудыг ингээд ярихад ингээд юу яасан юм бэ? Одоо ингээд хиймэл оюун ухаан энэ төр ингээд үүсч хөгжөөд явж байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой энэ одоо машиныг сургах гэдэг юм компьютерээр дамжуулж те машиныг сургаад тэрүүгээр ингээд маш олон тийм ховсогч бүхий аргаар төсөв төртгийг ингээд урьдчилан таамаглах буюу техникийн засгийн үндэслэл боловсруулахад тэрийг ингээд ашиглах бас боломжтой болж байгаа юм байна. Тэр нь болохоор илүү нөгөө маш динамиктай тооцоол хийж байгаа. Дээрээс нь өмнөх тийм төслүүдийн датан дээр үндэслэж байгаа учраас наривчлал нь одоо өмнөх уламжлалт аргаар тооцсноос илүү сайжирж байгаа гэж харагдаж байгаа. За тэгээ энэтэй холбоотой ашигласан материалын жигсаалтаа би энэ видеоны description хэсэгт үлдээх болно. Та бүхэн сонирхч ивэл тэр одоо материалыг ороод үзээрэй гэдгийг бол санал болгож байна. За тэгээд мэдээж одоо техникийн талаас нь ингээд тооцоолоод үзэхэд бол одоо материалын зардал те хүн хүчний зардал гэдэг олон төрлийн тэр одоо шууд зардлуудыг тооцож болно. Түүнээс гадна хамгийн гол нь энэ гадаад орчны хүчин зүйлсийг инфляц яаж нөлөөлөх юм тий одоо ямар нэгэн гинти эрсдлийг яаж энэ төсвийн тооцоололд оруулах юм бэ гэх зэрэг юм асуудлууд одоо дэлхийд дахинд ер нь энэ бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тулгарч байгаа юм байна гэдэг гол санаа байна. За жишээлбэл энэ зардлыг тооцоолох техникүүд дээр юм эрсдлийг тооцох арга байгаа юм л да. За тэр нь болохоор юу гэхээр гурвалсан тооцооллын арга буюу 3 point estimating гэдэг нэртэй. Энэ нь болохоор бид нар ямар нэгэн одоо имийг тооцоолохдоо мэдээж одоо бүх юм сайхан саадгүй те бүх юм хүснээр болно гэвэл хамгийн өөдрөг утгаа одоо те материалын зардал дээр нь ч юм уу тэрэн дээр ингээд тавьж болно. Нөгөө талдаа тэр одоо мэдээж амьдрал дээр зарим нь одоо сайхан төлөвснээ дагуу юм, зарим нь бол бас яг тэр нэшгээ явахгүй гэж болно шүү дээ. За тэр тохиолдолд бас нэг жоохон тийм тэг ер нь болохгүй бүтэхгүй талаас нь бодоод тодорхой нэг утгыг бас тавьж болно. За тэгэхээр надад өөдрөг утга, за пессимистик буюу болохгүй бүтэхгүй талаас нь харж байгаа юм хоёр одоо зардлын тооцоол гарч ирнэ гэсэн. За тэрний дунд нэг арай бодиттой, за энэ болно, энэ болохгүй гэж байгаа нэг бодиттой юм 3 утга гараад ирэхээр за энэ 3-ын дунджаар ер нь гурвалсан тооцоол арифметик дунджаар буюу 3-т байгаа те нийлбэрийн 3-т байгаад ингээд гурвалсан тооцооллын одоо арга бол ингээд утга нь гарч ирж гин гэсэн. За энийг бүр цаашаа гүнзгийрүүлээд одоо PERT гэж нэрлэж байгаа. Энийг эрсдлийг бүр тооцоолоод бүр одоо тэ хуваарлтын өндөр болох тийм арга техникүүд бас байна. За үүнээс гадна хид хідэн тийм тооцооллын арга техникүүдийг PMBOK guide дээр бас үлдээсэн байгаа. Жишээлбэл одоо манай Монгол улсад бүтээн байгуулалтын салбар дээр ямар төрлөөр ямар аргаар энэ төсөв төртгийг тооцож байж болох вэ гэхээр бид нарт стандарт барилгын норм дүрм дээр одоо төсвийн суурь норм гэд байж идэг. За төсвийн суурь норм нь энэ PMBOK guide дээр зааж өгсөн аргачлалын алинтай илүү төстэй вэ гэхээр parametric estimating буюу тухайн ажилбаруудын одоо нэг жүчин чадал тэр онцлог хэмжигдэхүүнүүдэд тулгуурлаж тэр юг төсөв төртгийг тооцоолдог тэр арга байгаа. За тэгээд мэдээж энэ арга бол хавьгүй илүү наривчлалтай боловч нөгөө нэг эрсдлийг тооцох гэдэг дээр ингээд бас дутагдаад тий одоо тим имийг бас харж чаддаггүй гэдгээрээ бас жоохон хязгаарлагдмал. Тэгэхээр энэ одоо төслийн менежментийн арга дээр яавал одоо илүү наривчилж болох вэ гэхээр тэр parametric estimating буюу тэр уламжлалт арга төсвийн суурь нормоор ч тооцож болно. Дээрээс нь тэрийг бас одоо тий илүү наривчил цаашаа эрсдлийг тооцоолж моцуулахдаа энэ гурвалсан тооцооллын арга гэх мэтчлийн ижил төсөөтэй гэр зориулттайгаар ашиглагддаг өөр төрлийн аргыг тухайн төслийн онцлог тохируулж бас ашиглаж болох нэ гэдэг санаа байна. За энэ төслүүд дээр гараад байгаа уялдаа холбоогүй байдал те ажлын одоо дахин
давтагдж байгаа тэр алдаануудыг хэрхэн багасгах вэ? Тэрнээс үүдэлтэй хамгийн гол нь баг дээр ирж байгаа, менежерүүд дээр ирж байгаа, ажилтнууд дээр ирж байгаа тэр ажлын ачаалал, стрессийг одоо яаж байхгүй болох вэ? Ядаж яаж багасгах вэ гэдэг тийм асуудлууд одоо баг болгонд тулгардаг. Ямар ч асуудалгүй төсөл гэж байдгүй. Гэхдээ цаана нь тэр асуудлыг шийдэх шийдлүүд нь хаа нэгтээ одоо стандарт аргачлал болоод хэрэгжигдсэн байж идэг. Зарим стандартыг шууд аваад өөр дээрээ хэрэгжүүлэх гэхээр одоо цогцоор нэг л одоо хэрэгжүүлэх тийм цаг зав, хүн хүч, боловсон хүч нь дутагдаад идэг. Харин нөгөө талд зарим оновчтой хэсгийг авч хэрэгжүүлэхээр аль хэсгийг авал зүгээр юм болоо, манад яг аль нь тохирох юм болоо гэж эргэлздэг. За тэгэхээр яг энэ тохиолдолд манай онлайн сургалт зөвлөг үйлчилгээ зэргийг Limwork цэгийн сайт болон дэвшилтэт аргачлалууд хуудсан дээрээс мэдээлэл аваад сонирхоод үзээрэй. За үүний дараагийн процесс бол төсөв өртгийг эцэлж баталгаажуулах процесс байна. За тэгээ яг энэний өмнөх нөгөө хоёр дахь процесс чинь саяны нөгөө estimation буюу тооцоолол байгаа шүү дээ. За ингээл ажилбар болгон дээр тооцоолно гэдэг чинь өөрөө тийм амар одоо дуусчих зүйл биш учраас нэлээдгүй хугацаа орно. За тэгээ тэр тооцооллуудыг үндэслэж байгаад одоо хамгийн сүүлийн байдлаар одоо баталгаажуулахын тулд тэрэн дээр мэдээж анализ хийгээд түн шинжилгээ хийгээд энэ төсөв төртөг дээр за эрсдэл дээр хангалттай төсөв тавигдсан байна. Өчигдөр ингээ ямар нэгэн байдлаар тэрийг эцэлж хянаж шалгах ажил байна. За тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал тийм цэг гэдэг нь бол ойлгомжтой тийм. Зарим тохиолдолд айгүй одоо муу тооцоолол хийсэн ч гэсэн хяналт шалгалтын тэр баталгын өмнөх хяналт шалгалтын процесс нь сайн байснараа тэр муу тооцооллыг илрүүлж буцаага засах улмаар сайн тооцоолол болох тийм боломжууд нэгдэж шүү дээ тийм. Тийм учраас энэ процессын зорилго бол одоо тэр өмнө тооцоологдсон байгаа зардлын тооцооллуудыг нэгтгээд тэгээд эцлээд зардлын тэр үндсэн cost baseline гэж ярьж байгаа. За үндсэндээ төсөв төртгийг баталгаажуулах цаашаа ингээд нөх хяналтын тэр овтгуудыг гаргаж авах дандаа гүйцэтгэлтэйгээ харьцуулна гэсэн үг тийм одоо зорилготой байгаа. За тэгээд мэдээж энэ процессын үндсэн тэр оролтоор бол гэрээ хилцэл орох нь бол гарцаагүй. За тэгээд үндсэн техникүүд tools and techniques дээр нь болохоор cost aggregation байна. За data analysis байна. За тэгээд гих мэтлэн техникүүд байна. За энэ төслийн яг бодит жишээн дээрээ ингээд буцаагаад эргүүлээд ярихаар за аливаа нэг төсөв төртгийг ингээд эцлэж баталгаажуулна гэдэг нь мэдээж одоо зээл авахын тулд тэндээс урьдчилан тооцоолол хийгээд нэлээдгүй олон хүмүүс оролцоод тэрийг баталгаажуулж байгаа шүү дээ. Гэхдээ тэр баталгаажуулж байгаа хүмүүс нь өөрсдөө яг энэ бүтээн байгуулалтын төслийн өмнөх туршлагатай за тэгээд тэрнийг ашиглаад expert judgment гэдэг тэр одоо техникийг ашиглаж чадах хэмжээнд туршлага хуримтлуулсан байвал тэр төсөв өртөг эндээ багтахгүй нэмэх хэвээр хасах хэвээр гэдгийг бол ингээ илрүүлж чадна шүү дээ. Тийм юм байхгүйгээр тэдэд багтаах хэвээр гэд баталжуул энэ бол тэгээд асуудалтай гэсэн үг. За тэгээд ер нь энэ төслийг ингээ ярихаар анх авж исэн одоо нийт тэр зөвхөн нэг байгууллагаас авсан зээлийн хэмжээг ярихад нийт одоо 100 гаруй тийм сая долларыг тэндээс ингэж зээлж авчаад дараа нь дахиад тэрнийхээ нэг 15% та тэнцэх хэмжээнд ингээд нэмэлтээр зээлж авсан байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд харахаар ер нь одоо мэдээж тэр ковидын үед хэрэгжсэн гэдгээр бас ялцчгүй юм нөхцөл байдлыг үүсгэсэн. Дээрээс нь тэрийг хэрвээ ингээд зарлалын менежментийн процессын дагуу ингэж баталгаажуулвал магадгүй энэ 15 гэдэг хувь нэг 5 ч юм уу илүү бага байх боломжтой болж болох юмаа гэдэг санаа. Ягаад гэвэл ингээд зураг төсөл батлагдсан ч гэдэг юм уу тийм үед ер нь зардлын зөрүү нь одоо детальны төсөв гэсэн үг 3-5% хамгийн ихтэй 5% ер нь стандарт нь бол одоо 3-аас итэрэхгүй 2-2 хавцаа ийм хэлбэлцэлтэй байхыг бол олон улстай бол ингээд одоо детальчилсан төсөв төртөг байна гэж үзээд байгаа шүү дээ. За тэгэхээр нэг иймэрхүү байдлаар энэ төсөв төртгийг батлахтай холбоотой процессуудыг бид нар бас авч хэрэгжүүлж болох нь. За зарлалын менежментийн хамгийн сүүлийн процесс болох control cost буюу зардлуудыг хянаж сайжруулах гэж одоо магтаалж орчуулагдж байгаа энэ одоо процесс байна. За тэгэхээр миний хувьд болохоор PMBOK guide-ыг уншаад энэ control гэдэг үгийг бол ганцхан хянах гэдэг монгол үгээр хэрэглэх нь зохимжгүй юм аа. Энийг бол
хянад сайжруулах гэдэг утга энэ яг те явдаг юм байна гэдгийг бол ингээд хүмүүст хэлээд байгаа. Тэгэхээр контрол гэдгийг бид нар ганцхан хянах биш хянаад сайжруулна, засна гэж ойлгож байна. Тэр ч утгаараа энэ одоо control cost гэдэг энэ процессын гол зорилго нь юу вэ гэхээр өнгөрсөн болон одоо байгаа тэр гүйцэтгэлийг нөгөө баталсан төсөв төртөгтэйгөө харьцуулах замаар хэрвээ ямар нэгэн асуудал үүссэн бол тэрийг засах шаардлагатай арга хэмжээг авах тийм зорилготой тэгээд улмаар ингээд төслийн нөгөө анхны төлөвлөсөн утгуудтай тэрийг ингээд бариулаад явах тийм зорилго бүхий процесс байна. Тэгэхээр энийг бол яг ингээд төслийн явцад хийн гэсэн үг шүү дээ. Барилга угсралт бүтээн байгуулалтын ажил эхлэхэд дуусах хүртэл энэ бол байнга хийгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ маш ойр ойрхон давтамжтай байж болно. Эсвэл жилдээ нэг удаа ч юм уу хийдэг байж болно. Янз бүр байж болно. Хэрвээ тухайн төсөл маш хатуу шаардлагатай бол тэгээд эцсийн хугацаа төсөв төртөгтэй заавал багтах хэрэгтэй бол энэ процесс бол аль болох ойр давтамжтай хийх нь бол оновчтой байгаа. За тэгээд энэ процессын голлох input нь болохоор work performance data буюу ажлын гүйцэтгэлийн мэдээ байгаа. Тэгэхээр энэ ажлын гүйцэтгэлийн мэдээ мэдээж хэрэгжилт явж гарч ирнэ. Тэгэхээр баталсан төсөв төртгийг аваад ажил хэрэгжих явцад сар өнгөрж болно тэр хугацаанд яг яаваа гэдгийг датаг бас цуглуулж авах тийм ажил гарч ирнэ гэсэн. За тэгээ энэ датан дээр үндэслээд ерөөсөө төрөл бүрийн анализуудыг хийж болж байна, variance analysis хийж болж байна, earned value analysis хийж болж байна. За тэгээд trend analysis гэдэг ингээд PMBOK дээр бол эдгээрийг ингээд тодорхойлоод tools and techniques гэдэг ингээд тодорхойлчихсан байна. За энэ дундаас яг миний хувьд энэ earned value analysis гэдгийг ярмаар байна. За ягаад гэхээр ер нь бид нар ингээ гүйцэтгэлийн үнэлийг гэхээр яаж үнэлэх ёстой мэ? Тоо хэмжээгээр нь гүйцэтгэлээ гаргаад явах ёстой мó? Эсвэл хийгдсэн ажлынхаа төсөв төртгөр ингээд гүйцэтгэл тооцоолсныг ингээд тооцоо тэрүүгээрээ тайлгнах ёстой мó? Гэх мэтчлэн ингээд гүйцэтгэгчнийг өөрөөр гаргаад яадаг, захиалагч өөрөөр бодоод яадаг юм зөрөлдөө үүссэн байж яадаг За энэ төсөл дээр ч гэсэн ялгаагүй ингээд хоёр өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хоёр өөр байгууллагаас ингээд юу авч байгаа зээл авч байгаа тэрэн дээрээ бас тайлагнах хэрэгтэй засгийн газар бас тайлагнах хэрэгтэй за тэгээ гүйцэтгэгч нар нь өөрсдөө тайлангаа боловсруулах хэрэгтэй буцаагаад дахиад тэр нь ашиглагч гэдэг төсөл өөрөө маш комплекс учраас ер нь гүйцэтгэлийг яаж тайлагнах юм бэ гүйцэтгэл дээр ямар үзүүлэлтүүдийг байлгах юм бэ гэдэг юм асуудал гарч ирж байгаа буцаагаад тайлагнаж явах явцад тэр тайлагналыг яг яаж ашиглах юм indicators гэж ярьдаг ямар үзүүлэлтүүд нь муу сайн сайжруулах шаардлагатай гэдэг ангилал багтах юм бэ гэдэг тийм асуудлууд гарч ирж байгаа. За эдгээрийг ингээд тодорхойлоогүйгээс болоод ингээд баахан тайлан гаргаад идэг. Гэхдээ тэр тайл нь яг сайн гэж үзэх юм уу муу гэж үзэх юм уу гэдэг нь хүн болгонд харилцан адилхан. За зарим хүн энэ тайлан дээр гарсан мэдээлэл ерөнхийдөө сайн юмыг зааж яана гэж үзэж байгаа бол зарим нь бол хангалтгүй энэ сайжруулах шаардлагатай гэж үздэг байх жишээ нэ. Тэгэхээр ийм нэгдсэн нэг ийм ойлголттой хяналтын системийг анханасаа төсөл дээр үүсгэх нь бол нөгөө бид нарын хамгийн ихэнд ярьжсэн plan cost management буюу нэгдэх процесстэй ингээд уялдчихж байгаа. Тэгэхээр нэгдэх процессыг одоо энэ яг энд хэрэгжүүлээд үйлдэж эхэлж гин гэсэн. Нэгдэх процесс дээр дурдсан юмыг 2 3 4 гээд бүгдэн дээр нь яг ингээд тэрнийхээ дагуу юм хийж байгаа. Хэрвээ ямар нэгэн зөрүү гарвал нэгдэх процессаа ингээд апдейт хийгээд ингээд хийгээд явдаг тийм практик байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор earned value нь яг юугаараа онцлог юм бэ гэхээр яг тухайн ажилд гүйцэтгэгдсэн байгаа утгыг ерөн төлөвлөсөн байгаа утгатай харьцуулдаг маш ерөнхийгээр. Гэхдээ энэ дотроо хид хідэн утгаар харьцуулж болдог. За цаг хугацааны хувьд зардал ямар харьцаатай явж байгаа юм. Зардлын хувьд ямар үзүүлэлт бид нарт сайныг илэрхийлж байгаа юм. Юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг ингээд гаргаж ирдэг. Бидний өнөөдрийн дотор өнөөдөр гэхэд гүйцэтгэлд хүрчихсэн байх хэвээр утга найлын тэгээд бидний яг боддоор яг өнөөдөр хүрсэн байгаа тэр утга найлын гих зэрэг ийм утгуудыг бол бид нар ингээд харьцуулж хараад ингээд шийдвэр гаргалтандаа ашиглах боломжтой байгаа. Тэгээд мэдээж хүмүүс ингээд шийдвэр гаргах ажил хийдгүү байж болно. Миний хувьд ч гэсэн тийм ажил нэг хийдгүү. Гэхдээ шийдвэр гаргагч нарт тийм ойлгомжтой мэдээллийг өгөхөөр шийдвэр нь оновчтой болдог, бодиттой болдог. Дахиад ийм олон улсын хяналтын ийм дата анализын арга техникүүдийг
ашиглахаар нөгөө нэг донор байгууллагын мэрэгчлэтнүүд бол маш сайн хүлээж авдаг те. Ер нь бол ойлгодог. Тэгээд бүгднгийнх нь ойлголт нэг зэг дээр очиж байна гэсэн. Дээрээс нь энэ одоо угаасаа л дэлхийд дахинд одоо хэрэглэснээр зөв юм а гэж батлагдсан техник учраас тэрийг хэрэглэсэн нь бас төслийн гүйцэтгэлээ боддоор дүгнээд тийм ямар нэгэн гажуудсан тийм дүгнэлтэнд хүрэхгүй байх боломжийг бас нэмэгдүүлдэг гэдэг санаа энэ дээр гарч байна. За тэгээ энэ удаагийн подкастаар бид нэр төслийн одоо менежментийн зардлын тухай авч үзлээ. Зардлын менежмент гэж юу юм бэ гэдэг талаар авч үзлээ. Тэгээд өнөөдөр энэ ашигласан мэдээлэл маань мэдээж яг бодит төслийн жишээн дээр ярьсан боловч зөвхөн олон нийтэд нээлттэй байгаа тэр мэдээллийг ашиглаж ярьсан учраас бас тодорхой хэмжээнд зөвхөн ил мэдээлэл дээр ярьсан гэдгийг дахин сануулад энэ подкастаа төгсгий. За дүгнээд ерөнхийдөө ярихад бол төслийн менежментэд ийм 4 процесс байна. Төслийн зардлын менежментийг төлөвлөх, төслийн зардлыг тооцоолох, зардлуудыг тусдан тооцоолох. За тэгээд 3 дахь нь болохоор төслийн төсөв төртгийг эслэж шийдэх. За 4 дахь нь төслийн гүйцэтгэлийг, зардлын гүйцэтгэлийг хянаж сайжруулах гэсэн 4 процесс байна. За тэгээд төслийн энэ сүүлийн 3 процессыг ерөн хамгийн ихнийх дээр яаж хийхээ буюу нэг дэх процесс дээр ерөн энэ бүгдийг би яаж явах юм бэ гэдгийг ингээд төсөл эхэлж явах үед тодорхой болгоод баг хамт олонтойгоо ярилцаад тэгээд тэрнийхээ дагуу төсөв төртгөө тооцоолоод төсөв төртгөө хянаад болохгүй бол засуулаад за тэгээд гүйцэтгээд эхлэх үед зөрүү гарвал яаж шийднэ гэсэн тэр аргаараа ингээд шийдээд явах нь бол ингээд ерөнхий төслийн прогресс төслийн тэр одоо амжилттай хэрэгжих магадлалыг улам бүр нэмэгдүүлж өгч болох юм а гэдэг санаа орж ирлээ. Тэгээд төслийн менежмент гэдэг маань ерөнхийдөө нэг иймэрхүү процессуудаас бүрддэг. Оролт, хувиргалт, гаралт гэсэн ийм 3 одоо бүрэлдэхүүнтэй процессор бүрддэг. Тэрэн дотор байгаа юмнууд нь бол дэлхийд дахинд бас ингээд хэрэглээд үр дүнгээ өгöd байгаа мэдээллүүд, арга хэрэглүүрүүд байдаг учраас тэрийг бас ашиглавал төсөл дээр дахиад ийм наривчлалтай мэдээлэл бий болох, наривчлалтай шийдвэрүүд гаргах төр үндэс бол бий болдгийм байна. За тэгээд энэ подкаст таны ажилд хэрэг болсон бол танд багч гэсэн мэдээлэл өгч чадсан бол лайктарч надад мэдэгдээрэй. Манай энэ чиглэлээр явуулдаг бас төслийн менежментийн програм хангамжуудын сургалтанд бас та хамрагдаж илүү яг бодит практик дээр энийг туршиж үзэх боломжтой шүү гэдгийг бас сануулъя. За дараагийн бичлэгээр уулзцгаая.